За та бүгдтэйгээс өдрийн амар амгалангаар мэдчилж байна. Амен. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа өөр төрлийн төгс байдал гэдэг энэ сэдвээр эзний үгнээс суралцголноо. Өөр төрлийн төгс байдал. За Матай 5-ын 48-ыг хамт уншъя. За 1 2 3 Тиймд Тэнгэрлэг эцэгч нь төгс байдаг шиг та нар мөн төгс бай. Амен. За би одоогоос 22 жилийн өмнө 2003 онд баптизм 18 настайдаа баптизм хүртэж байгаа. Итгэгч гэдгээ одоо цуглаандаа тунхаглдаг, гэрчилдэг ийм ёслол байгаа тий. Одоогоос 22 жилийн өмнө баптизм хүртэж ижээ. За тэгсэн чинь тэрнээс бүр цаашлаад 12 настайдаа манай цуглааны буд байгаа шүү дээ тий. Будын насны дээр 12 настайдаа бас цуглаанд явж байсан. Одоогоос 29 жилийн өмнө байна. Бодсон чинь ойролцоогоор. За тэгээд 12 настайдаа цуглаанд явсан. Тэгээд тэр 12 нас тэр мөчийг яагаад дурдж байгаа гэхээр яг тэр цагаас эхлээд Библи үнэн гэдэг энэ зүйлийн хамтанд орсон. Амьдралын утга учир гэдэг зүйлийг 12 настайгаас эхлээд хайж эхэлсэн байна. За тэгээ мэдээж хүмүүс арайч тэр наснаас үнэн утга учирыг хаймаа гэж явах нь цаашаа ингээ бодож болно. За ер нь бас үнэн. Шууд эхлээд цуглаандаа бол яг ингээ хоол гордож, хоол хайж, яг Крисмасаар бэлэг мэлэг хайж очиж исэн байгаа даа. За тэгээд тэр мэрийгач ихсэн авж байгаа юм. Амен цуглаанд. За тэгээд их сайхан хоолундаа идээд бэлэг мэлгээ аваад гэтэл тэнд очиод амьдралын утга учир үнэн гэдэг зүйлийг бас хамталж эхэлсэн байгаа. Хайр, халамж гэдэг зүйлийг. Тэгээ бүр тэрнээс өмнө бүр нэгдүгээр ангид орхоос ч өмнө бүр жоохон бахта одоо нэлээд жоохон бахта их гүнзгий зүйлийг бас их бодож явж ирсэн үеэ сансан. За ахтайгаа хамт гэрийнхээ гадаа шороон дээр суужгаад бид нар бүгдээрээ өгөх юм уу? Амьдрч гэлжтэй гэд ингээд санаа алдаа сууж ирсэн. Тэрийг яг санаж байгаа. Бид нар бүгдээрээ өгөх юм уу? Жохоо өгт. Амьдрч гэлжтэй гэд ахт хоёр. Тэгээд жоохон хүүхэд тийм гүнзгий зүйлийг бодож исэн шалтгаан байгаа байхгүй юу? Тэр нь юу вэ гэхээр багаасаа зовлон үзэж өссөн, зовлон туулж өссөн. Тэгээд хүүхэд насгүй өссөн гэж ярьдаг тий. Хүүхэд насгүй өнгөрөөсөн, хүүхэд насаа идэл чадаагүй өнгөрөөсөн гэж ярьдаг. Маш тийм зовлон эдэлж, зовлон туулж өссөн байгаа. 3 настай байхад эцэг маань 3 нялцгаа гэдэг лөө 3 нялцгаа хүүхдүүдийг хаяад ээжтэй маань хаяад явсан. Би 3 настай, дүү охин дүү 1 настай, ах маань 5 6 настай. За тэгээд явхдаа гэрээ аваа явчихж байгаа юм зэ. Амьдарч исэн гэрээ. Тэгээ ямар ч орон байргүй. Орон гэр байхгүй. Тэгээд одоо эмээ дээр очиод эмээ дээр өсөж байгаа. Тэгээд ээж ах хоёр эмээ дээр өсөөд харин би дүүтэйгээ хамт асархаар өнчөө хүүхдүүдийн асархаар ингэ өсөж байгаа. Асархаар. Тэгээд яг хоо дажгүй. Гэхдээ ээж аамаа байхгүй тийм газарт өсөж байгаа шүү дээ. За тэгсэн чинь нас ингээ том болоод ирсэн чинь одоо нөгөө юуны сансрын тойргийн эвтэй дөрвөн амтны урд тал байдаг дасрах байхгүй юу? Одоо ч гэсэн байгаа анзаарах заяа явахлаар. За тэнд ингээ цэцэрлэгтэн байж байгаа харин ингээ нас том болоод ингээ сургууль руу орбаа офицерын тэнд байдیں۔ Сургууль руу. Тэгсэн чинь дээд ангийнх нь ах нар нь ингээ буулийн мөлөө хийгээд ингээ дээрлэхээ зодоод тэрнээс болоод тэгээ оргоод тэгээ эмээ рүү явчихж байгаа. Оргоод жохоо хөвгт. Тэгээд эмээ дээр очиод тэгээд хоол ундч байхгүй тэгээд ингээл нэг тийм хідэн хүүхдүүдийг тижээх гэдэг эмээ маань. Тэг яг хоо тэнд байхдаа ингээд гоё ажил сураад гар дүүм одоо гарын урд усайтай ажил мажил их сурж ирсэн тэгж өссөн боловч нөгөө талдаа бас зовлон үргэлжилж байгаа. Юу ихлээр ээжийн дүү нагд зах цэрэгт байхдаа ингээд нөгөө нэг түрникэн дээр сонс иргэдэн штэ. Сонс иргэж ягаад ингээд унаад тархины наалдагтай болчихж байгаа. Тэгээд цэргээс ирэнгүүтлээ нөгөө тархины наалданг нь ингээд амар зовоодог, стресстэй ингээд ууралдаг, амар жоох юм болоод ууралж мурлаа. Тэгээд тэр уурнаасаа болоод ингээд мань мэтийг их зодож өсөж байгаа. Бүр жоохон хүүхэд. Тэгээд бөөн айцтай, трауматай. Тэгээд яаж яхад би нөгөө гарын урд хүмүүс сайтай ажилсаг болохоор намайг хажуудаа ингээд зарцлана. Тэгээд тэр нь бүр гайвалж байгаа юм чи бүр баян ингээд зодуураад зодоол ингээд стресстэй шунтуулахгүй ингээд. Тэгээд яг
бөөн травматай айдсаар том болсон өнөө хүртэл би ингээл тэр хүнийг харангуутаал ингээл зүрх бэл гэл ерөөсө. Тэрийг бүр том болсон өнөө хүртэл мэдэрч ирсэн. Гаднаас ороод ирэнгүүт шууд айдс. Тийм травматай өсөж байгаа. Тэгээд тэгсэн чинь намайг баг байхад ингээд өвчлүүлчихэж байгаа. Одоо ингээд нөгөө нэг хөдөөний тэр айл руу нэг өвчлүүлж байгаа. Тэгсэн чинь нөгөө айлд очиод байж байгаа тэр айлаасаа бас ороод ирсэн. Ороод л болоод хоёр дахь ороод ирж байгаа. Тэгээд тэрийг би ингээд дараа нь анзаарсан чи эзний яг төлөвлөгөө байсан. Нөгөө айл маань ерөөхдөө бол бөө мэрэг төлөв хийдэг бөө буддаг юм багхгүй. Тэгэхээр хэрвээ тэнд байсан бол одоо яах ч байсан юм байгаа нэ. Тэг их мэтлээ ингээд наашаа. Тэгээд ингээд нөгөө газар нөгөө ахтайгаа ингээд үз тараад ингээд бөө стресстэй. Тэгэл хоол унд муутай олцсон юмаа л иддэг. Тэрнээсээ болоод хотоод өвдөн санаа зовлт стресс амар хууртай жоох хөвд ирээд байгаа шүү дээ. Бүр жоох сургууль орохоос өмнөх. Тэгэл ууртай, стресстэй, тэрнээсээ болоод нүүрэндээ батг гарна, тэрнээсээ болоод эмзэглэн, дотгошоо болно ингээд бөө амар тийм нэг юм хүүхэд насгүй өсөж байгаа тийм хүүхэд. Тэг 4 удаа би яг үхэх шахсан байгаа даа байхгүй. Яг ингээд яах юм бол дөрүүлэн дээр нэг жоох юм ослоод жоох юм нэг гармаар ингэсэн ингээл тэ жоох ингэсэн ингээд өхөр мөргүүлээд ингээд янз янз юм. Яг ингээд иймэрхүү маягтай ингээд ер нь баг нас маа тийм бөөн тийм ингээд юусаа бөөн санаа зовоолт айц хүүцтэй. За ингэж явж байгаа тэгээд цуглаанд ирээд тэгээд тэр үнэн хайр бурхан амьдралын утга учир гэдэг зүйлийг авангууд ерөөсө шууд тэрний хамтанд нь ороо. Тэгээд одоогоос 29 жилийн өмнөөс эхлээд өнөөдөр 29 жилийн туршид ингээд үнэн гэдэг зүйлийг амьдралын утга учир, туйлын үнэн гэдэг зүйлийг хайж явсан гэсэн үг. Ихэд бол тэгээ энийг ярьж байгаа шалтгаан нь юу гэхээр өнөөдрийн номлолын энэ сэдв надтай хамааралтай гэдгийг одоо би гэрчилж нэг талаараа одоо баталж гэрчилж байна гэсэн үг байхгүй тунхаглаж байна гэсэн. Миний одоо яг цөмд байгаа зүйл. Яг энэ зүйл өнөөдөр ярьж байгаа энэ өөр төрлийн төгс байдал буюу дэлхийн төгс байдал биш хаанчлалын төгс байдал гэдэг байгаа энэ бурхан шиг тэр төгс байдал гэдэг байгаа тэр нэг хамгийн гоё гэдэг байгаа зүйлийг би бүр багаасаа энэ л зүйлийг яг ингээд бүр ингээд энийг л хойноос явъя гэд энийг л олж мэдье гэд. Тэгээ өөр бусад зүйл нь ямар ч утга учиргүй ингээд. Тэгээ багаас би яг 12 наснаас их ярьж байгаа нь юу гэхээр энэ 29 жилийн туршид итгэлийн амьдралаар янз бүрийн хүмүүстэй уулзаж янз бүрийн одоо итгэлийн нөхөрлөл харилцаа ингээд бий болж байгаа шүү дээ 29 жил. Тэгээд эзэн ингээд нөгөө нэг үйлчлэхээр илгээх эсвэл бол илгээх тэгээд янз бүрийн байдлаар эзэн удирдах, илчлэх гэдэг янз янзын шалтгаануудаар би 5 цуглаан дамжсан байгаа даа. 29 жилийн хугацаанд 5 цуглаан. Тэгэхээр энэ 29 жилийн хугацаанд 5 цуглаан ингээд дамж явж байхад яг өнөөдрийн үзэх гээд байгаа энэ яг хаанчлалын төгс байдал гэдэг энэ зүйлийг яг бүр дотроосоо бүр яг цөмөөсөө бүр ингээ хүсээд чухалчлаад энийг л би авмаар байна гэж байгаа Монгол итгэгч хүнтэй би маш зөвхөн харж ирсэн. Би яг хувийнхаа илчлэлээр ярьж байгаа гэрчлээ те 29 жилийн туршид янз бүрийн ингээл семинар, сургалт, мургалт энэ тэнтэй ингээл те 5 цуглаантай хамааралтай ингээл хүмүүс нөхөрлөл. Тэгэхээр мэдээж ингээд мишоноор Солонгос болон Америкийн мишонерууд бол тийм зөндөө хүмүүс байгаа. Би монгол хүмүүс ярьж. Яагаад вэ гэхээр монгол чуулган маань залуу. Нэг талаараа залуу те одоо 35 жилийн. Нөгөө талаараа бодит байдал дээр яг тэр эзэн шиг л би болмоор байна. Яг бурхантай л адилхан болмоор байна. Үүний төлөө л би амьдарч байгаа гэдэг энэ зүйлийг ингээд бүр цөмөөс амьдралаас нь бүр ингээд үнэртэж байгаа хүн маш ховор таалдж ирсэн миний хувьд. Маш ховор. Тэгээ мэдээж нөгөө нь яг ингээд эндэр дээрээс эсвэл бол ингээд тодорхой хугацаанд эсвэл ингээд бэлдээд үйлчлээд яг тийм маягаар ингээд амаар нь болон үйллээр нь үйлчлээс нь ингээд энэ бурхны тэр төгс байдал гэдэг байгаа зүйлийг ингээд тэрнтэй хамаарал тэр нэг гоё байгаа байдал бурханлаг тэр нэг байдлыг ярьдаг зүйлсүүд мэдээ зөндөө байгаа. Гэтэл яг ингээд нийгэмдэр гарах үед нөгөө хүн маань нөгөө мондог хүн маань нийгэмдэр гарах үед эсвэл хаалганы цаана очих үед яг итгэж биш хүмүүстэйг адилхан юм үнэр ангилна. Би аврагдсан аврадаг гэдэг могт яриаггүй те. Бид бүгдээрээ аврагдсан. Эзний тэрхүү яг биднээс хамааралгүйгээр бурхан биднийг аварчиж байгаа. Биднээс хамааралтай өнөөдрийн ишлэлээр байгаа те. Тэнгэрлэг эцэг чинь төгс байдаг шиг та нар төгс бай гэдэг энэ зүйлийг за ойлголоо эзэн минь. Миний амьдралын зорилго ерөөсөө л энэ. Би бурхан шиг би төгс байхаа би төлөө би энийг төлөө би амьдарч чинь яаж иж яагаад нэг ч гэсэн урагшаа алхна гэдэг нь ингээд нийгэмдэр ингээд амьдарч байгаа, сонголт хийж байгаа, ярьж байгаагаас ингээд үнэртэж байгаа тийм Монгол итгэгч нар маш ховор байгаа байхгүй.
Тэгэхээр энд төгс байдал гэдэг байгаа зүйл нь ямар төгс байдал вэ гэхлээр маш тодорхой гарчиг өөр төрлийн төгс байдал. Хаанчлалын төгс байдал буюу өөр төрлийн төгс байдал. Нэг зүйлээс өөр байгаа мэдээж. Тэгэхээр ишлээ харах юм бол юу гэж байгаа гэхээр Тэнгэрлэг эцэгч нь төгс байдаг шиг. Бурхан аав чинь төгс байдаг шиг та нар төгс бай гэж хэлж байгаа. Төгс бай. Энэ дэлхий дээр төгс бай гэдэг. Тэгэхээр энэ төгс байдал нь дэлхийн төгс байдлаас шал өөр. Дэлхийн тодорхойлдог. Төгс байдлыг та нар ойлгож байгаа. Ер нь бол нэг юм хамгийн бест. Тэгээ одоо хамгийн дэлхийн тодорхойлолтоор хамгийн царайлаг хүн бол хамгийн чадвартай бол хамгийн ухаантай бол хамгийн амжилттай бол ийм юм байдлыг ярина гэдэг энэ дэлхийн тодорхойлолтоос өөр хаанчлах. Мөн нийгмийн одоо бидний амьдарч байгаа нийгмийн чухалчилдаг амьдралын зорилгоо болгодог. Тэр нэг юм гоё стандарт хүсээ зорилгоо болгоод араас нь явж байгаа тэр зүйлээс өөр төгс байдал байгаа. Хүний тодорхойлдог тэр утгаа магадгүй таны би түрүү ихэндээ хэлсэн те энэ 29 жилийн амьдрах 29 жилийн итгэлийн амьдралаар амьдрахад маш ховор байгаа байхгүй. Үнэхээр ховор. Яг ингээд амьдралаас нь үнэтж гинэ гэхээр яг итгэж биш хүнтэй яг адилхан. Мэдээж нэг төлөв байдал ингээд тэр нь ингээд яриад илэрдэг мөртлөө яг нийгэмдэр бол яг л нийгмийг дагна. Нийгмийн энэ бол эдийн засгийн төгс байдал. Энэ бол амжилттай амьдралыг энийг ярина. Энэ бол бэс гэдэг зүйлийг яг тэрэнд л нийцүүлж явж байгаа тийм итгэгч нар маш их байгаа байхгүй. Гэтэл тэрнээс өөр байгаа. Тэгээ би өөдөө болохоор энийг одоо хүн өөрийгөө л гэрчилж чадна. Энэ бол миний амьдралын ерөөсөө зорилго, цөм. Би яг Бурхны одоо энэ зүйл хэрүү надад байхгүй бол энэ зүйл миний хувьд үнэн биш бол би амьдрах ямар шаардлагагүй. Тэгээ түрүүн би ярьсан багасаа тэгээд зовлон эдэлж өсөхдөө бол ерөөсөө Бурхан гэж байдаг бол зүгээр амиа хорлоод энэ дэлхийд гоё юм ч байхгүй. Би хувьдаа өөрийнхөө хувьд гэрчилгээд гоё юм ч байхгүй. Цаана дандаа нэг юм. Гэтэл энэ Бурханы яриад байгаа тэр төгс байдал, тэр бурханлаг байдал гэдэг зүйл нь үнэхээр гоё зүйл байгаа байхгүй. Тэгээ тэр зүйлийг би араас нь нэг ч гэсэн алхам, нэг ч гэсэн өдөр би тэрнтэй адилхан болохын төлөө би ингээд өдөр болгоо ингэж ямар нэгэн байдлаар явж байгаа. Та төгсгөл нь ярихаар ер нь ойлгоно. Яг ямар зүйлийг яриад байгаа. Та ер нь санал нэгдэх болов уу гэж найдаж байна. Тэр ишлээ харах юм бол маш тодорхой. Өөр төрлийн төгс байдал буюу Тэнгэрлэг эцэгч нь төгс байдаг шиг буюу Бурхан шиг төгс бай гэж биднэрт хэлж байгаа. Бурхан шиг төгс бай гэдэг. Дэлхий шиг төгс байх биш, нийгэм шиг биш, хүний боддог шиг биш. Таны өөрөө чинь бариад явж байгаа. Би энэ бол миний яг төгс загварын дизайн те одоо ideal миний гоё амьдрал. Би энэний төлөө явж ийн гэдэг таны бодгоос чинь өөр гэж би шууд би одоо хэлж чадчихаа. Би номлол бэлдэж хахад эзнад нэг бүр маш тодорхой ингэ мэдрүүлээд. Монгол чуулган итгэгч нар тэрний хойноос явж байгаа хэр их хүн байна. Тэгэхээр маш цөөхөн байгаа даа байхгүй. Тэгээ би түр ихэндээ ярьсан тэр 29 жилийн амьдрахад үнэхээр гоё мундаг хүн байна гэдээ ингээд очиход үнэр нь яг анзаарэгдэн. Яг өөр. Яг зүгээр л завран жоохоор Христ итгэгч гэдэг хэлбэртэй мөртлөө яг л нийгмийн тэр нийгмийн араас ингээд хэлбэр нь хэлбэржэл явж байгаа. Гэтэл Есүс юу гэж байгаагаар Бурхан аав шиг төгс бай. Дэлхийн шиг биш, нийгмийн стандарт шиг биш, мөнгөний захиалга шиг биш. Бурхан аав шиг төгс бай гэдэг. Тэгээ энэ юу вэ гэхээр төгс яг байж чад гэдэг энэ санаа биш. Төгс байх гэж хичээсээр төгс байдлыг зорилгоо болгоод төгс байдал байх гэж хичээсээр байгаа энэ төлөв байдлыг л ярьж байгаа. Тэгэхээр та магадгүй ингэж бодож магадгүй. Ер нь ингэж бодох болов гэж бодож байна. Энэ их зөв бодол. Бурхан шиг төгс бай гэж ярихлаар нэг ийм бодол төрнө. Ингэж хэрэв бодож байвал их зөв бодол байна гэсэн. Юу гэхээр Есүст итгэх үед бид Бурхан аавтай Есүстэй нэгдээд Есүстэй нэг болоод тэгээ бид Бурхан аав Есүстэй нэг учраас бид нар ч гэсэн Бурхантай адилхан төлөв байдалд орж бид төгс болдго юм шүү. Есүст итгэх үед яг ингээд амьдралаар төгс байх гэж амьдрах үед биш. Есүст итгэх сайн мэдээнд итгэх үед бид Есүстэй нэгддэг учраас Есүс шиг болох юм шүү гэдэг энэ бодол. Энэ бол маш зөв бодол. Тэгээ энэ зүйлийг одоо ингээд маш тодорхой цөмөөрөө ингээд санал нэгдээд энийг хажуу тийш нь тавьчаад одоо өнөөдрийн сэдв нь арай өөр сэдв байна. Гэхдээ энэ зүйлийг маш тодорхой биднэрт
байгаа нэг гоё үнэн юу вэ гэхээр Матай 5-ын 17 гарах юм бол ингэж байгаа. Хуулийг эсвэл иш үзүүлэгчдийг хэрэгсэхгүй болохоор намайг ирсэн гэж бүү бод. Есүс ярьж байна те. Хэрэгсэхгүй болохын тулд бус харин гүйцэлдүүлэхийн тулд би ирсэн гэж байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр Есүс нөгөө Бурхны төгс байдал гэдэг байгаа ийм зүйлийг үйлдээрээ ингэж байгаараа гэж байгаа тэр нэг стандартууд заалтууд 613 тэр заалтуудыг Есүс 33 жилийн турш зөвхөн биеэрээ 613 заалтуудыг үйлдээд зогсохгүй нүдэрээ хэлээ үг яриагаараа тэр утгаа бодлоороо бүх зүйлээрээ 33 жилийн турш төгс биелүүлж чадсан тэр төгс байж чадсан цорын ганц хүн байгаа. Есүс. Тэр утгаараа Есүс бидний өмнөөс хүн төрөлхтний төлөөлөөд энэ төгс байдлыг энэ төгс зиндлэгээ дээр амьдрахыг ганц хийж чадсан цорын ганц нэг. За тэгээд бид нар Есүс Христийг аврагчаа болгож итгээд Есүсийг эзнээ болгож амаараа зүрхэндээ бүр яг чин сэтгэлээсээ тунхаглах тэр мөчөд загалмай өхөл амьлалд нь итгэх мөчөд бидний бүх гим нүглийг Есүс тохогдоод Есүсийн нөгөө зөвхт байдал нөгөө медаль нөгөө төгс хүн гэдэг энэ байдал бурхан шиг төгс хүн ариун нэгэн зөвхт нэгэн гэдэг энэ цол нь 33 жилийн турш авсан энэ цол нь биднэрт шууд шилждэг. Бид нар шууд төгс болдог гэсэн. Шууд төгс ариун тэ зөвхт гэдэг нь шууд биднэрт үнгүүгээр биднээс хамаарахгүйгээр шууд бурхны хийдэг зүйл. Тэгээ энэ болохоор юу гэхээр 1-р Тесалоник 5:23 дээр байгаа нөгөө бүхэл хүн гэдэг ойлголтын дотор сүнс сэтгэл бие гэдэг энэ зүйл сүнс гэдэг яг энэ талбар дээр бид нар бурхантай адилхан төгс ариун зөвхт гэдэг энэ зүйл шууд биднэрх болдог байгаа. Тэгээ энэ зүйлийг бол би яриаг байгаа. Энэ зүйл бол биднэрт бүгдэнд нь байгаа гэсэн. За тэгвэл надад нэг юм асуулт гарч байна. Түрүүний одоо нөгөө үндсэн рүү очих гээд байгаа нь. За ингээд Есүс итгэх мөчид бид шууд сүнсээрээ ингээд зөвхт ариун төгс болчлоо. Гэтэл энэ дэлхий дээр амьдрахад түрүүн ярьсантай ингээд энэ олон 29 жил амьдрахад яг амьдрал дээр нийгэм дээр амьдарч байхад яг ингээд би биенийхээ дунд бол биндээс хичээгээ чадна ингээд те үйлчлэх гээд ингээд гой уучлах гад. Гэтэл нийгэм дээр гаад машин бариад явж байхад ингээд ажил хийж байхад яг нийгмийн тэр нэг зүйлээр л яваад байгаа шүү дээ. Гэтэл энэ асуулт амьдрахтаа ч гэсэн бид нар яг бурхан шиг төгс байх шаардлагатай гэж юу гэдэг энэ асуулт байна. Энийг ярьж байгаа юм уу гэд. Бид бурхан шиг төгс байхыг бүр зорилгоо болгоод би бурхан шиг л төгс баймаар байна гэдэг энэ зүйл мөн гэж юу гэдэг энэ асуулт байна. Матай 7-гийн 13-аас 14 дээр хардаа. За энэ зөвхөн сайн анхаараарай зөө. Яг таны одоо бидний итгэлийн амьдралд түр илдэг шүү дээ. Матай 6-гийн 33 дээр эхлээ бурханы хаанчлал түүний зөвхт байдлаагаа тэгвэл бус зүйлийг нэмж өгдөг гэдэг амлалт байгаа. Яг энэ зүйлсүүдийг авч чадж гин үгүй юу гэвэл түрүүн би ярьсан одоо ер нь бид 90 тонны арах юм бол итгэгч нар бид нар их л гондуухан амьдарч байгаа. Тэгээ шалтгаан нь юу гэхээр яг гол тэр нөгөө плет тэр нөгөө яг тэр гол авах хэвээр юм аа яг ойлгож тэрийг бариад би түрүүн би өөрийгөө гэрчилсэн те би энийг төлөө амьдарч гин гэж та өөртөө авч явахгүй бол хэр энэ бодтой болох вэ? Тэгэхээр Матай 7-гийн 13-аас 17 дээр ингэж байгаа. Хоёр хаалга байгаа. Хоёр зүйл байгаа. Нарийн хаалга, нарийн зам. Хавчиг хаалга, хавчиг зам, давчуу хаалга, давчуу зам нэг юм нарийн хаалга, нарийн зам гэдэг. Энэ хоёр хуйлангаар нь дамжиж ам яригдана. Ингэж байгааз хавчиг хаалгаар ор. Сүрэлт хөтөлдөг хаалга нь уужуу зам нь өргөн. Хавчиг хаалгаар ор. Олонхон тийшээ ордог. Ам өөд, мөнхийн ам өөд хөтөлдөг хаалга нь хавчиг зам нь нарийн юм а. Цөөнхөн түүнийг олдог. Цөөнх гэж яриад байгааз цөөнх. Тэгэхээр та нааш анхаараа. Гоё ингээд сэрээр ах юм. Хараа хаалга ингээд төсөөл заяа. Хаалгаар. За хаалгаар ингээд хөлөө босгоор ингээд даваад босгон дээр ингээд зогсож ийн гэж та бод. Босгон дээр ингээд зогсож байхад та тэр хаалгаар орсон уу? Ороогүй те? Ороогүй. За ингээд тэгвэл ингээд дээр нь зогсгоо болий. Хөлөө даваад ингээд цаана хөлөөнийг ингээд тал гаргалаа. Гэхдээ шалан дээр яг ингээд тавиагүй. Ингээд нэг хөл нь гадна дотн ингээд байж гин. Яг тэр хаалгаар орсон уу? Зүгээр орох гэж байгаа шүү дээ те. За яг хөлөөд гэр дотор оруулаад тавих тэр мөчид хаалгаар орж эхлэн шүү дээ. Хаалгаар орсон гэж ярина. Тэгэхээр хөлөө ингээд хаалгаараа ороод хөлөө тавихад нэг үйлдэл шууд зэрэг хамт хийгддэг. Тэр нь замаар явж эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр нарийн хаалгаар ор, нарийн замаар яв гэдэг нь юусэн нэг үйл явдал. Нарийн хаалгаар орцсон мөртлөө
нарийн замаар явахгүй. Нарийн хаалгаар орцсон биз дээ. Тэ? Болцсон. Одоо энэ дэлхий дээр бол яаж амьдарч болно? Яаж амьдарч болно гэдэг юм байхгүй. Йохан 19 дээр ингэж байгаа. Би бол үүд нь би байгаа юм. Одоо хаалга би байгаа юм. Надаар орсонд аврагдах болно. Орж гарч бэлчээр болно. Хоол хүнсээ болно. Тэгээ Есүс өөрийгөө хоньны хашааны үүд хаалга гэж байгаа. За тэгсэн чинь аврал руу ордог, мөнх амруу ордог хаалга нь Есүс. За энэ бол ойлгомжтой. Есүст итгээд ингээд аврал нөгөө сайн хаанчлал орж ий. Тэгсэн чинь өөг хаалга бас хавчиг замаар яв гэсэн шүү дээ. Дөрөв бодтой практик юм яасан. Зам гэдэг нь тэр хоёр нь зэрэгүүл. Йохан 14:6 дээр Есүс зам үнэн ам бол би байгаа юм. Хинч надаар дамжуулгүйгээр эцэгт хүрэхгүй. Есүс гэдэг замаар явахгүйгээр хаалгаар нь орсон чинь замаар явах шаардлага байхгүй юм шүү. Зүгээр ингээд амьдарч илээ л да гэсэн. Хинч хүрэхгүй. Тэр замаар явахгүй бол Есүс ч өөрөө төгс тэр багш төгс зам нарийн хэцүү зам гэж байгаа. Тэр замаар л явна, тэр хаалгаар л орно. Тийм учраас төгс болчихсон ой зүйл байгаа хаалгаараа бид орцсон. Яг орсон тэр мөчөөс шууд бид нэг замаар яваад эхэлсэн байгаа. Харин тэр замаараа та хэр явж гинэ гэдэг асуудал яриад байгаа байхгүй. Хэр явж гин. Төгс тэр замны өгөхөд төгс байх. Тэнгэрлэг эцэгчгээ төгс байх. Есүс шиг төгс байх. Есүсийн үг болгоныг нь биелүүлэх гэж явна. Энэ бол миний амьдралын баяр хөөр. Үүний төлөө би Библийн сургуульд сурна, мөнгөө төлж интернетээс хичээл аавна, шүнжигээ унтаад шүнжигээ унтахгүйгээр судална, хүмүүстэй харилцсан, ингээд мэтгэлцсэн, ярилцсан. Энэ бол миний амьдралын зорилго. Энийг хийгээ явж байхад нэмж өгөгдөн. Сайн сайхан зүйлсүүд. Ийм л зам байгаа. Тэгээ хэдэн итгэгч нар яг ингэж би Есүс шиг л болно. Миний амьдралын зорилго ерөөсөө энэ гэж явж байгаа хэдэн итгэгч нар. Энэ дундаас та мөн үү биш үү? Эсвэл зүгээр л нийгмийн дэлхийн тэр энэ зам ингэж явдаг. Мөнгө болоод цалингаараа хоолундаа авч идэл. Тэгээд цалингаа ажил хийж байгаа тохиолдолд цалин аавна, цалин орж байгаа тохиолдолд хэдэж үлсэхгүй гэдэг нэг юм төгс байдал. Ингээл асуудал байхгүй. Сайхан. Энэ бол нийгмийн аль хэзээ бий болгоцсон байгаа эдийн засгийн нэг юм хаанчлал байгаа. Тэгэхээр одоо Иохан 3 дээр юу гэж байгаа гэхээр Есүс итгэгч хүнийг одоо хүүхдийн төрөлтөөр зөвлөж байгаа. Хүүхд төрөлтөөр Никодемтай ярилцах үед сүнсээр төрж байгаа яг нөгөө сүнсээр төрөх гэдэг энэ зүйлээр хэлж байгаа байхгүй юу? Төрөх гэдэг. Тэгээд хараа хүүхд та ингээд өстө хүүхэд төрөх гэдэг үйл явдал түрүүн хаалгаар орох гэдэгтэй адилхан сүнс нь төгс болчихсон гэдэг энэ зүйл нь бурхан хийдэг төрцсөн. Одоо бид нар өөрсдөө төрийг гэдэхгүй шүү дээ. Би Монгол төрөө ээжээ та би яг тэдэн сарын тэдэн төл төрийн шүү шүү гэж ярихгүй шүү дээ. Төрхтөө ингээд хэр даарж исэн, хэр ингээд толгой молгой чагслаад гарч марж исэн хийж санахгүй. Төрх гэдэг нь зүгээр итгэхгүй юм дээр бид нар зүгээр төрөгддөг байхгүй одоо юу гэдэг төрүүлэгддэг гэдэг юм уу. Харин төрсний дараах амьдрал нь яг бидэрт ингээд consciousтэй ухамсартайгаар бодож эхэлдэг. Тэгэхээр одоо төрөнгүүтэл шууд зэрэг амьдрч эхэлдэг шүү дээ. Төрлөө шууд амьдрал нь эхэлнэ гэсэн. Хаалгаар орлоо замаар явж эхэлнэ. Сүнс нь бид шууд төгс болцсон. Бас сүнс нь өсөж төлөвшөж эхлэх ёстой. Эхлэх ёстой. Тэгэхгүй нялцгаагаараа байгаа л. Түрүү хэлсэн шүү дээ. Зөндөө нялцгаагаараа байгаа юм шиг тийм би одоо яг тэр нэг тийм одоо нөгөө нэг юм би төгс байдал гэдэг зүйлийг яриад байгаа шүү. Бурхны төгс байдалтай харьцуулах юм бол тийшээ хідэн Монгол чуулганы итгэгч нар тийшээ хідэн явж байгаа гэхээр маш ховор санагдаад байгаа байхгүй юу? Би хувьдаа л ярьж байгаа. Миний таарлцсан хүмүүсийн хувьд. Одоо ингээл ярилцаал ингл бүх асуудал ярина те ингээл тийшээ үрж байгаа нь яг нийгмийн зүйлсүүд. Яг би яг бурхантай адилхан болох юм. Энэ л чухал байна. Энэ зан характераа өөрчлөмөр ингээд тэрэн дээр бүр ингээд улаарад ярьдаг юм. Цаг орох юм бол тэрийг яриад байдаг хүн их ховор байгаа байхгүй юу? Тэгэхээр та ингээд ойлгосон ба тэр хаалга зам төрөлттэй хамааралтай төгс байна гэдэг нь ерөөс сонголт биш. Төгс бурхан шиг төгс энэ дэлхий дээр амьдр гэж эзний хэлсэн тушаал бүх итгэгч нарт хамааралтай үгүй юу гэдэг дээр сонголт байхгүй. Бид нарт шууд хамааралтай. Есүс шиг төгс бай. Байх ёстой, заавал чадаараа ихгүй бол гэдэг тийм чадах зүйлийг огт яриаггүй шүү зэ. Төгс байхыг та зорилгоо болгоод миний амьдралын зорилго бол Есүс шиг л бурхан шиг л төгс болно. Тэгээ үүний төлөө хичээсэл байна. Унсан ч гэсэн би унчлаа яагаад унчих дахиад энийг заавал ингэ энэ зан чанараа заавал өөрчлөн би заавал энийг гарна би тэгнэ гээд
энийг бид зорилгоо болох гэдэг энэ зүйл бүх итгэгч нарт дуудлага байгаа. Бүх итгэгч. Тэр нь Есүсийг дагаж амьдрах амьдрал. Есүсийн явсан замаар амьдрах, загалмаа амьдрал. Есүстэй адилхан болох гэж ярьдаг. Бурхан аав шигээ төгс бай. Тэр нь аавын дүр зураг нь Есүс Христ. Тэгэхээр Есүс Христтэй адилхан болно гэдэг нь Бурхан аавтай адилхан болно гэсэн. Тэгэхээр бодит түр үйлсэн те би бол зөрөгтэй л хэлж байгаа. Яг номлол бэлдчихэхэд бүр ингээд би ингээд шалгасан. Арай жоохон бардан байгаад арай би жоохон эрсдэлтэй юмрах гэдэг юм шүү. Үгүй. Эзэн маш тодорхой хэлсэн. Монгол чуулга яг л ийм байна. Нийгмийн ингээд энийг ингээд бүр ингээд хичилж байна. Ингээд сургалт семинар биенийхээ дэргэд үнэхээр гоё. Яг амьдрал дээрээ өөр нийгмийн тэр тогтолцоо яг л ноён хിവэрэ. Тийм учраас эзэн яг энэ би яг заавал гэрэл болно, заавал давс болно, заавал би зам засна. Би Есүстэй адилхан тэрнийг гайхалтай тэрнийг би заавал болно. Ингэхгүй бол би яах гэж амьдарч байгаа. Энэ бол миний зорилго гэж хэд байгаа гэдэг дээр эзэн маш тийм гашуун ингээд зүрхээ дэлсэд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бүгдээр нөгөө нэг яг юу руугаа энэ төгс байдал гэдэг нь юуг хэлээд байгаа вэ гэхлээр зөвмөр одоо тийшээ орж эхлэе. 1-р Петр 3:15-ыг харах юм бол ингэж байгаа. Христ эзнийг зүрхэндээ тусгаарлан нандин. За одоо нөгөө төгс байдал чинь аль зэмий болцсон. Нөгөө нэг бүх хүмүүс хамааралтай. Зүгээр Есүст итгэх мөчөд энэ зүйл ингээд эзэн бидний дотор орчиж байгаа. Үнэхээр итгэсэн бол аврагчаа болгосон л бол шүү дээ. Тэрнээс биш зүгээр нэг юм шашиндаг үйл биш. Христ эзнийг зүрхэндээ тусгаарлаа ингээд нандин. Эзнээ болох зүрхэндээ. За энэ байна уу? За эндээс чинь юу болж байгаа гэхээр одоо хараад энэ хамгийн гол үг нь найдвар гэдэг үг. За энийг та нар сайн анхаарай. Яг одооноос эхлээ анхаарай. Энэ маш чухал зүйл одоо энд яригдах гэдэг. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай. Гэхдээ дүлгэн болон хүнд итгэлээр хариулгээд. Энэ итгэлээ өмөөлөх apologetics-ийн одоо суурь ишлүүд нэг байхгүй. Тэгэхдээ энэ дэр хэлэх гээд өнөөдөр ярих гэдэг гол зүйл юу гэхээр найдварын чинь талаар асуух хүн бүрд хариулахад ямагт бэлэн бай. Юу гэсэн үг хэрэг та боддоо иргэн та ингээ хаач явсан бүр хөдөө зилүүд газар ойд ганцаараа л амьдрахгүй бол гэтэл амьдралын чинь үед ингээд ямар нэгэн байдлаар иргэн тойронд чинь хүмүүс гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр хотод бол тэр тусмаа ойлгомжтой. Иргэн тойронд чинь баян хүмүүс байгаа. Тэгсэн чинь хараа та ингээд боддоо хаа сайгүй хүмүүс байна. Тэгэхээр хаа сайгүй гэдэг энэ нэг юм одоо юу дүлээ энэ чинь нөгөө байршил заах төлөөний үг бодчихсон. Хаа сайгүй. Тэгсэн чинь хараа ямагт гэж байгааз хизээч гэсэн. За одоо ингээд ирэхээр яг итгэлийн амьдрал бид нар дээр ингээд дун гээрээр үүсч эхэлнэ. Яг ингэж байж чадж гинөө гэхээр дун гэд. Хараа хаа сайгүй буюу янз бүрийн нөхцөл байдал донд хизээч гисэн. Янз бүрийн хэцүү нөхцөл байдал донд байнга биднэрт нэг юм биднээс найдвар харагдаж идэг. Аль хэзээ ийм суурийг яриад байгаа байхгүй. Тэгээ хүмүүс харангуутаа л ингээд өсөж байгаа, ядарсан, өвдсөн, гэр мөрөн шатцсан ч юм уу эсвэл ингээд янз янзын өвчин зовлон дундаа тэр хүний харсан, тэр итгэж хүний харсан ингээд нэг юм найдвар харагдана гинэ. Ямар ч үед найдвар, хаанчлалын төгс байдал гэдэг байгаа. Одоо энэ ярих гэдэг зүйл. Тэгээд шууд тэр хүмүүс ямар шал өөр юм шүү дээ. Ямар сони юм бэ? Дэлхийн тогтолцоо, дэлхийн төгс байдлаар бол тэ эрүүл хүмүүс л баяртай байдаг үстэй. Тэ цатгалан хүмүүс л ингээд сэтгэл хангалуун явдаг шүү дээ. Тэгсэн чинь чи хоолчгүй мөртлөө, өвчтөй мөртлөө ингээд нүүр мөрдөө ингээд тэ одоо юу гэдүүлээ ингээд шарах мархтай мөртлөө эсвэл бол ингээд орон гэргэн мөртлөө чи ингээд шал өөр ингээд баяр хөөртэй хүч чамд нэг юм найдвар харагдаад байх юм. Наа чи юу юм бэ? Гэт гайхаад асууна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ зүйл одоо Монгол чуулганы итгэгч нарт хэр байна вэ гэхлээр түрүүний яриад байгаа тэр амар бага байгаа даа байхгүй. Одоо ингээд тардаа уулзаал ингээд юу гэмдэ ингээд ярилцсан гут ингээд эсвэл ингээд тэ за одоо залбирлын сэдв байна уу ч юм эсвэл ингээд за амьдрал хэр байна гэвэл ихэнх нь бид нар ингээд нэг юм асуудал ярина. Асуудал ингээд зовлон асуудал. Энэ минь ч угаасаа байдаг зүйл шүү дээ. Энэ минтэйгээ энэ минь бүх зүйлийг чи ингээд шийдэл явна. Өнөөдрийн сэдв та дахиад сэдвээ санаарай. Тэр нэг юм төгс байдлыг яриад байгаа байхгүй. Энийг л цөмөөрөө одоо энэ хэлэх гээд байгаа энэ нэг юм төгс байдлыг л ийм л болмоор байна гэж өнөөдөр энэ цагаас гармаар байгаа байхгүй. Тэрнээс тийшээ тийм болох гээд явж байхад бид нар сул дорой болно, уунан хэцүү тэр үедээ шанална, бие биенээсээ тусламж хүснэ, залбирна, бүдэн бүх юм байгаа шүү дээ. Тэр бол ойлгомжтой. Тэрийг бол үүсгэж шүүмжлэхгүй шүү дээ. Угаасаа бүх амьдралын насан туршдаа байдаг зүйл. Хэлэх гээд байгаа юу гэхээр тэгсэн ч гэсэн би нэг юм уу чиглэмээр байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр ямар ч нөхцөл байдал донд ингээд нэг юм дотроос ингээд найдвар гарч идэг.
тэрийг хүмүүс хараад ямар сони юм бэ гэдээ асуухад өөдөөс нь ингээд ямагт хариулахад бэлэн. Тэгээд тэр нь өөрөө ингээд зүгээр хүссэн хүмүүс хараад ингээд татагддаг. Тийм учраас ингээд би одоо хүмүүстэй ингээд ярилцаа түрүүний ярьж хэлснээр бид нар бүгдээрээ ингээд нэг тийм хэцүү найдвар биш ингээд яг нөхцөл байдал тэр нь амар бодиттой зөө. Би худлаа нөгөө нэг баашилж малчин юу яриаг биш үү. Дэлхийн стандартаар нүдэнд харагдах байдлаар маш бодиттой зовлон байгаа ойлгомжтой. Маш бодиттой зовлон, маш бодиттой бид нар өвчин байна, маш бодиттой дутмаг байна, маш бодиттой баахан ингээд асуудлууд байна. Тэр ойлгомжтой. Баах юм байгаа. Одоо ингээд яриад хэлсэнгүүд л ингээд баг цуглаан болгонд хүн болгонд мөнгөний, өвчний тэр баахан асуудлууд байгаа. Тэгээ та нар ингээд зүгээр ингээд эрүүл ханаар боддоо. Бурхан гэж байд юм уу? Бидний бурхан тийм сул дорой юм уу? Тийм ядуу юм уу гэж асуухаар байхгүй юу? А тэгвэл үгүй. Тэгвэл энэ юу юм гэхээр энд нь утга учир байгаа байхгүй юу? Тэрний юу вэ? Өнөөдөр ярих гээд байгаа энэ өөр төрлийн хаанчлалын төгс байдал гэдэг юм байгаа байхгүй юу? Тэрийг л цөмөрөө хармаар байгаа. Тэгэхээр ардаа энэ юу вэ гэхээр Филиппо 2:4-12-13 дээр гэж байна. Би дачигхан байхыг ч мэднэ. Нөгөө хамгийн агуу бүх цаг үеийн хамгийн агуу итгэгч гэж ер нь олон теологчид ярьдаг Паул шоронд байхдаа Ромын шоронд байхдаа энэ захидлыг бичиж байгаа. Би дачигхан байхыг ч мэднэ. Дэлбэг байхыг ч мэднэ. Одоо харж байгаа ямар ч одоо түрүүний ярьсан нэг хаач хизээж асуухад ингээд нэг цаана байдаг зүйлийг Паул яриад байгаа байхгүй. Ямар ч альва нөхцөл байдалд тэгээ хоолгондтэй бодтой юм ярьж байгаа учраас затгалан болон үсгэлэн байх, элбэг байх, дутагдахын ардаа аль альных нь нууцад суралцсан гэж ярьж байгаа. За энэ нууц чинь нөгөө төгс байдал байхгүй. Ямар ч нөхцөл байдал дотор Есүс шиг төгс тэр дотроо яг төгс байх, бурхан шиг байх. Тэнийг харах юм бол ардаа гэж ямар ч нөхцөл байдал затгалан болон үсгэлэн байх аль альний дутагдахын аль альний нууцад би суралцсан. Тэгээд намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна гэж байгаа. Энэ нөгөө найдар байхгүй юу? Одоо ардаа ийм яриаг угаа сайн анхаараарай. Би дачигхан байхыг ч мэднэ. Тэр үедээ би хөдөлмөрлөөд хичээж ягаад юмтай болдог. Би болж чаддаг гэж яриаг. Тэ? Элбэг байхыг ч мэднэ. Дутагдахыг ч мэднэ. Тэр нэг сонирхол, нэг чухал биш байгаа даахгүй нөхцөл байдлууд нь. Гэсэн чинь одоо бид нар тэрийг амар чухалчилж байгаа. Залбирлын сэдв эзэн хангалаа. Гэтэ эзэн яагаад хангахгүй байгааг та бодчихно уу? Яагаад ингэж байгаа? Яагаад ингэ байлгаад энэ дэлхий чинь ардаа энэ дэлхийд дээрх энэ одоо зовлонтой гэж ярьж болно. Зовлонтой. Тэгэхээр зовлон хүртэл Филипподоор хэлдгээр бэлэг байхгүй юу? Цаана амар чухал гоё утгууч байгаа. Гэтэл энэ дэлхийд байгаа зовлонтой гэгдэж байгаа энэ христлийн амьдрал нь өөрөө одоо хэдэн жил үргэлжлэхий таны хувьд. Тэгээд тагч хизээш тавтагдахгүй. Мөнхөд ямар ч зовлонгүй амьдрал. Тэгэхээр энэ хэдэн жилийн хугацааны энэ нэг юм өсөглөн зовж байгаа, ядарч байгаа, энэ тэ орон гэргүй яаж байгаа, зодуулж байгаа, тэ оргож байгаа, ингээл ээж аав нь хайж маяал ингээл энэ тэрүүгээр хисчмэсэл энэ зүйл чинь бурхан ингээд зөвшөөрж байгаа нь юу гэхээр дотор нь биднийг бурхан шиг төгс байлгах орцсон яваад байгаа байхгүй. Тэгээ энэ бурхан шиг төгс байхад энэ дадлагжих энэ боломж энэ дэлхий дээр энэ зовлон дунд л байгаа. Ийм гой зүйл ингээд бурхан бэлдсэн байж ийсэн аа. Зүгээр өлсгөлн дотор ингээд амар мундаг бурханлаг байх тэр нэг юм чадварыг энэ чадвараараа мөнхөд амьдрын шүү дээ. Мөнхөд энэ чадвар нь бүр ингээд алдар болоод, шагнал болоод ингээд бүр юу болох юм байгаа бүүм нууцлаг гоё. Тэрэнд нь маш хэрэгтэй гоё ингээд англи хэл сурна гэдэг шиг нэг асар чухал дадлагч хөстэй гоё юмыгаа эзэн бид нар тэрийг бүр чухалчлахгүй. Тэгсэн чинь тэрийг нь болонгуутлаа зүгээр ингээд хоол өгөөл тэгэл энэ дэлхийн нөгөө төгсөг байдал гэдэг байгаа мөнгө олоод тэрүүгээрээ хоолунд ингээл тэгэл бурхан их гоё бид нар ингээд хэрэг тэрний илүү чухал байсан бол бурхан аль хэзээ манусыг хангаж штэ. Яагаад ингээд зөндөл гуйгаа байжтэй гуйгаал хичээгээл ингээд хөдөлмөрлөөл байгаад хүртэл ингээд дэлхийн эдийн засгийн тогтолцоон ингээд шахаал хичнээн хөдөлмөрлсөн ч болж өгөхгүй. Тэгээ ингээд яваад байна. Тэрийг бурхан зөвшөөрөөд байгаа байхгүй. Цаана утга учир байгаа.
Бүр амар чухал, маш гоё ихгүй да энэ чинь өөрөө. Энд чинь өөрөө нөгөө нэг эцэс төлцсөн хүн дараа дөрөвс над дээр би та нарыг амраа. Миний буулга. Тэгсэн мөртлөө буулга нь эвтэйхэн. Ачаа. Ачаа нь хөнгөн. Яагаад вэ? Дотор нь хүч нь байгаа. Яг зөв дасгалаа хийгээд эхлэхээр хүч нь ажиллагаанд орох байхгүй да. Яг орно. Шууд ариун сүнс нь ажиллагаанд ариун сүнсний үр жимс нь төвчээр ингээд ажиллагаанд ороод эхэлнэ. Яг тэрийг хийхгүй зүгээр ингээд дэлхийн тэр сул дорой стандартын арга хойноос ингээд хийх сэтгэл гэдэг хэлбрээр ингээд өөрчлөөд тэгээд тэрийг ингээд амар чухалчлаад тэрийг би биенийгаа шүүж мүгээд зөндөө бид нар дийдэг шүүж мүгээд тэрэнд хүрэхгүй болонгот нь арчаагүй ингээд тэгсэн чинь тэгээд явангууд нь тэгээд ариун сүнс тэнд одоо ингээд бүр бойлогдож байгаа. Тэг Филиппод энийг харах юм бол те намайг хүчрхшүүдхүүгээр ариун сүнсээр би бүгдийг хийж чадна гэд ялж чадна биш. Харах юм бол ардаа ингээд ямар ч нөхцөл байдал гэдэг юм яриад байгаа байхгүй. Ялах, мөнгө олох, амжилтанд хүрэх одоо те юу улс төрд гарах марах гэдэг дээр биш. Тэр нь ямар ч хамаа байхгүй. Ямар ч нөхцөл байдал. Инхээр л бүх итгэгч нарын яг одоо манайсан зовоод байгаа нөхцөл байдал чинь бүгд орно гэсэн үг байхгүй. Тэг энэ нөхцөл байдал чинь дотор нууц байгаа. Бурхан шиг төгс болгох тэр нууц. Тэгэхээр би нэг хідэн жишээг тань ингээ олцсон. Одоо яг энэ жишээнүүдийг ингээ чадлаараа ингээ бодоод энэ жишээнүүдийг ярихаар л та одоо ингээ энийг яриад байгаа юм байна гэдэг бас илүү тодорхой болох гэж бодож байна. Одоо жишээ нь ардаа энэ дэлхийн төгс байдлын хувьд одоо ямар эмхтэй царайлаг эмхтэй вэ? Гэлэх юм бол тодорхой нэг юм царай тим ингээ бие хаамаа те тэгснэ ингээл дуу муун ингээл тиймэрхүү царай мараа арьс марсан ингээл үсмүс гэл нэг юм царайлаг гэгддэг энэ нийгмийн одоо Холливуд ингэж ярьдаг заримдаа одоо Библигаар бол Вавилон гэж ярьдаг. Вавилон. Агуу Вавилон илчил ном дээр одоо эцэст нь устдах байхгүй юу? Энэ дэлхийн сатанаа бий болгосон энэ нийгмийг ярьж байгаа. Тэр сатанаа бий болгосон энэ тогтолцоогоор бол юу гэхээр царайлаг байдлын төгс байдал гэж ярихаар ингээл давхраатай нүдтэй ингээл ярина штэ. Гэтэл боддоо бид бүгдээрээ тийм юм уу? Бурхан тэгээ бүгдийг тэгээ бүтээсэн юм уу? Ингээд төгс хүмүүсийг бүтээдэг юм бол яагаад тийм төгс хүмүүсийг бүтээгээгүй байгаа? Цаана шал өөр юм ажиллагаанд орж байгаа зү. Хүмүүс энэ дэлхийн ертөнд шал өөр стандарт байна. Тэгсэн чинь ардаа итгэгч царай муутай. Та царай муутай эмгтэй эрэгтэй хүн гэдэг өөрийгөө за бодд юм уу угаасаа үн ч юм уу мэддэг. Бүгдээ л өөрсдөө заахан царай муутай хэлэх байх л та тий. За ямар ч гэсэн ингээд ардаа бид царай яг бүр ингээд одоо юу гэмдэ ингээд те энэ мэн ингээд юу дүүлээ ингээд юмд шархалцсан те ингээд түлэгдсэн те эсвэл батгай матхтай ч юм уу эсвэл ингээд те одоо ингээд янз янзын бодтой нэг юм арай нэг юм жоохон гаж байдаг шүү дээ нэг юм юу дүүлээ гаж гэдэг юм нэг юм бүтцэн нэг арай өөр. За бүр тиймгээ хүртэл бодчихсан юм. Бүр тиймгээд бодчих. Тэгээд итгэгч болцсон. Энэ нөхцөл байдал донд хүртэл найдвар гэдэг юм. Төгс байдал боломжтой байхгүй бүр боломжтой. Боломжтой. Юу ярьж байгаараа царай муутай үедээ хүртэл царайлаг юм шиг байх чадвар. Бүх зүйл нь дүүрэн, бүрэн бүтэн. Одоо ингээд амар гой царайлаг байна. Тэ? Царайлаг үедээ яаж явах вэ? Өөртөө ихтэй амар ингээд мундаг ингээд явна. Тэ одоо ингээд харж маал. Нөө сайн мань манайхан санаагаа ингээд тэ. Амар царай муутай ингээд. Тэгсэн чинь ингээд тэ жоох ингээд сайн мань заа ингээд. Тэнгэл явна зэ. Тэгсэн чинь Христ эзнийг дотроо тээсэн бурханлаг дотор нь ийм хүч байгаа тэр нэгэн мөнхийн хувь тавилантай холбогдсон тэр нэгэн яг адилхан царай муутай мөртлөө манайхаа сайн байна уу гэх өөстөө нэрээ за яасан маасан гэл ингэ явна гэсэн үг байхгүй юу. Юу гэхээр фокус нь энэ дэлхийн тавьж байгаа стандартаар огт биш. Цаана өөр юм байна. Өөр зүйл. Энэ одоо та зөвхөн Библийн ойлголтоор бол маш тодорхой. Энэ царай муутай гэдэг байгаа ингээл гажиг мажиг энэ мэн дээр ингээл 90 мөр ингэсэн татал маталтай ингээл төрлөө гэж бодоо ингээл сонин хүүхд төрлөө. Тэгээд итгэж боллоо. Яг тэр байдлаа тийм биш юм шиг байдал суралцлаа. Заавал өөрчлөлт мис асал ороод ингээл мөнгө төрөж цулуулах шаардлагагүй. Зүгээр тэр байдал дундаа ингээл дотоод тэр нэг юм төгс байдал суралцаад амар мундаг бол явж байгаа. Гэтэ ингээд хүрэж байгаа зүгээр найдвар нь юу гэхээр төрхөн зураг шүү дээ. Төрхөн зурал энэ дэлхий дээр байх төрхөн зурал тэр нэг юм дадлаг дасгалжуулалтын үе гэсэн үг байхгүй юу. Тэр нь бүр эсрэгээрээ чадвар болох төгс байдлыг бий болгох боломжтой. Тэгээ мөнхөд тэр чадвар нь ашиглагдана гэсэн. Царай муутай үедээ царай муутай мөртлөө яаж
царайлаг юм шиг байх чадвар нь тэр мөнхөд цаанаа нэг юм чадвар алдар болж хөрж байгаа байхгүй. Та ойлгож байна уу миний хэлэх гээд байгаа юм. Тэг нэг ганцхан жишээ ярихад энэ юм. Тэгээ одоо хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу, янз янзын гажигтай ч юм уу бүгд адилхан. Дотор нь төс болох нууц нь агуулгадж байгаа. Тэгээ тэр нэг гаднах юм нь өөрчлөлтгүй одоо нэг өвчийг мэдэн штэ. Тэ бид нар Австралийн нөгөө нэг тэ доороо нэг хөргөө өөрийгөө болохоор бөмбөр загтдаг төхөл гэж хэлдэг байхгүй тэрийг нэг юм хоёр гар байхгүй нэг хөлийнх нь бөмбөрд энэ ганцхан юм хуруутай энүүгээр ингээд бүх юм хийдэг. Тэгээд ингээд хаа сайгүй аяллаар яваад байгаа ингээд сайн мэдээ тараагаад ингээд амар гоё ярьдаг. Эхнэр нь амар царайлаг ихнэртэй зөө. Бараг модель тэгээд хүүхдүүд олон хүүхдүүдтэй. Тэр бүр амар мундаг хүний одоо нийгмийн стандартаар бол юу баг ичдэг юм уу чи юм гэмээр амар мундаг тийм дотоод хүнтэй байхгүй. Юу гэхээр тэр хүн чи ингээд фокус нь шал өөр газар байгаа сте. Тэгээд тэгэхэд фокусаа тэр шал өөр газар дээр хүргэх чадварыг бий болгож байгаа зүйл нь энэ биднэрт байгаа нэг асуудалтай нөхцөл байдлууд чинь байгаа байхгүй. Тэрээс энийг цаана гарчин гой болчих гээд байна гэж залбирахаар тий баг эзэн биднэрт жоохон муу юм бодоод эзний зангийг өөрчлөх гээд ингэ гуугаад байгаа юм шиг. Бидний төлөө амиа өгсөн бүх зүйлийг бидний сайн сайхнад ажиллуулж байгаа нэг юм. Жишээ нь одоо ингээл гинт та явж байгаа ингээд хохор гар утсаа алддаг ч юм уу эсвэл машин чинь ингээ мөргөлдөг ч юм уу те гар цохрол алдаал нэг юм уу ингээд алга боллоо гэж үү. Одоо энэ үнтэй гар утас мус ч юм ингээд алга болоход манайс шууд дагаал ингээд хамаг одоо нөгөө нэг энэ амар тайван алдагдал ингээд стресстэй бөө юм болно. Гэсэн чинь одоо би зүгээр ингээд жишээ танд санал болгож байгаа. Та ингээд өөрөө бодоорой. Гар утас муцаа ингээд амар үнтэй гар утас нь алга болчихлоо гэж үү. Тэгсэн чинь ингээд алга болж за яах вэ? Тэгэл ингээд ямар ч алга болоогүй юм шаашаа өргөжлөөл хийдэг юм а хийгээл ингээд явж байна. Нэг юм. Тэгээ тэрийг харангуудлаа яг адилхан ингээд үд итгэгч хөө ингээд асар үнэтэй гар утас муцаа ингээд бөө юм болоод алдаад ингээд стресс төхөн тэрийг харангуудлаа. Тэгсэн мөртлөө өөрөө нэг айхтар цалин байлнчгүй гэр орон ч гэсэн асуудалтай. Тэгсэн мөртлөө энэ ямар сонирхол вэ? Амар үнэтэй юм алдсан мөртлөө ингээд зүг зүгээр явж их юм. Энэ нэг л сонир юм байна да гэдэг нэг нөгөө найдвар гэдэг юм чи байхгүй. Гэх мэт. Одоо жишээ нь та хоолгүй байлаа гэж бодъё. Ямар ч хоолгүй. Хоол унд байхгүй. Тэгснээр ингээд өмсөх хувцас чинь ингээд ганцхан ээлжний өмсөх хувцастай. Тэр нь ингээд илэгдээл. Тэнгүүт зарим хүмүүс ингээд стресстэй тэхлэн тийм манайс. Дэлхийн стандартаар бол ингээд одоо ингээд янз янзын байдлаар ингээд юм хувцас солих шаардлага гарч ийн штэ. Тэгэхгүй хүмүүс юу гэх юм бэлээ. Бараг эзнийхээ нэрийг бодно ч юм уу янз янзын ярьдаг. Эзнийхээ нэрийг гутаан ч юм уу шал утгагүй. Сайн шинээр. Тэгээ нэг тиймэрхүү юм ингээд янз янзын байдлаар ингээд нэг юм тэр зүйлийн стресс гэтлээр та жинхэнэ бурхны тэр төгс байдлыг ингээд бариад тэр шиг болохгүй явж байгаа хүмүүс бол жишээ нэг боломжтой. Хоолгүй ингээд байнгут шууд ариун сүнсний үр жимс ажиллагаанд ороод дэвчих ч юм уу. Дэвчих чадвар суралцсан. Эсвэл бол мацаг барина. Тэгээд та мацаг барих гэдэг чинь бүр асар чухал гоё чадвар шүү дээ. Бүр тэр утгаараа танаа санаж байгаа бол ингэдэж шүү дээ. Энэ төрлийн чөтгөрийн мацаг барилтаар л хөөгддөг гэж байна. Тэгээ өөр маш олон дом мон одоо ингээд нэг юм далд ухамсарт ингээд эзэлсэн ингээд янз янзын зүйлсүүд ингээд нэг юм өөрийгөө захирах чадвар нэг мацаг барилттай хамааралтай энд нэг юм ариун сүнсний үр жимс яг өөрийгөө захирах байдлын үр жимс яг ингээд хүчтэй болох үед тэр нэг юм ардлын элдв янзын дом моо яг ингээд сулардаг гэдэг байгаа байхгүй. Тийм итгэгчдийн маш олон тийм судлалууд байдаг. Тэр дэх боломж байна гэж хараад тэгээд мацаг барилт чи эрүүл мэнд сайн байж гэдэг юм. Харалтаа ингээд өөр хүмүүс ингээд яа үүсч өглөө мөглөө ингээд боо юм болсон чинь тэр хүн ингээд зүгээр хариж сайхан таларх юм балах хийгээл ингээд цаанаа нь өөр байгаа. Тэсэн чи ингээд манайхаа ингээд би яг ингээд үүсч амар хоолгүй байна маа та бид нар туслаараа маслаа залбирж өгөөрэй гэд тэгэхээр та ингээд их гээд байгаас нь анзарж байна уу? Фокус нэг өөр газар байгаа даа тий. Тэр хоолтой л болчих юм бол тэгэл эзэн алдар шиг юм шиг байгаа даа байхгүй. Эзэн нь болохоор тийм жоохон нэг юм сул дорой төлөвлөгөөгүй арчаагүй юм шиг нэг юм. Гэтэл эзэн бүх зүйлийн цаана ингээд асар чухал судсан холбоосоор ялж чадж байгаа эзэн гэдэг ариун сүнсээр мэдрээд ямар агам хүүх цаана юу болно гинэ маа гэж ингэж байгаа хүн чинь ёо шад маш өөр төрлийн нөгөө найдрыг тэгж байгаа. Тэгээд одоо чинь хувц муцаа бол тий байгаагаа тордоол эндүүдэл ингээд ойж моёол өмсөж өгөөний харангуут юу ямар мундаг ачаатай хүн байж гэдэг юм уу тий. Тэрээс гадна би тэгэл даатгаж нэг зүйлийг нэмээр байгаа юм бүр албаар энэ эрхээ ашиглаад энэ дээр байгаа эрхээ ашиглаад тэрний үехээр
Одоо ингээд тардаа хөдөлмөрлөө би хөдөлмөрлөхгүй байхыг яриаггүй. Хөдөлмөрлөөд тэгээд дутагдахгүй байгаа шүү дээ. Тэ дутагдахгүй байгаа. Нийгмийн байдлаар тэр тухай дайсан хүртэл дайралт хийдэг. Янз янзын эдийн засагч нь асар том маммон гэд нөгөө талын хүч шүү дээ. Тэгээ бид нар янз янзын байд дайралт хийн. Янз янзын юм болох боломжтой. Тэр үе тардаа итгэгч нар нэг зүйлийг огт ашигладаггүй. Миний анзаарж байгаа маш цөөхөн. Бие биенээсээ гуйх гэдэг энэ чадвар. Гуйх. Бие биенээсээ юусэн гуйдаггүй. Ичнэ. Одоо эзнийхээ нэрийг гутаана гэж ярина. Тэгснэ арчаагүй гэдэг нэр зүүм мөн. Тэгсэн шүү дээ. Хаанчлалын төлөө эсвэл хөдөлмөрлөөд нөгөө юм хийж байгаа. Тэгсэн чинь энэ дэлхий чинь өөрөө шал өөр тогтолцоо яваад байгаа шүү дээ. Дайралт янз янзын ингээд. Тэгсэн тэр дунд бөөн тулаан дунд өлсөөд явж байхдаа ингээд бие биенээсээ гуйхгүй гинэ. Өнөөдөр манайхаа нэг юу одоо дамаа цулааныхан бие биенээсээ ядаж юм. Одоо бүр анхашигт хэрэгцээ. Гуйхгүй. Энэ хүртэл төгс байдал ахгүй да. Бие биенээсээ гэр бүлийнхэн бие биенээсээ итгэж юм гуйдаг. Манайхаа одоо жишээ нь юу гэдэг чинь байгаа. Йоо өнөөдөр нэг хүүхдээ өнөөдөр нэг хоол өгдөг. Манайхаа өцөд ирэхээр будаа яваад ирээ. Будааны байна маа гэсэн. Байгаа. Наад өөр юу ихтэй мэхтэй хүмүүс за нэг дотны байдал байгаа сте. Тэний цаана ингээд тэгж чадахгүй бөө юм ажиллагаанд орно ингээд нэг дэлхийн төгс стандартууд. Тэгсэн чи хараа Есүс ч гуйж исэн, Паул ч гуйж исэн, Илия ч гуйж исэн. Матадлогийн төлөө тэр гуй тэгвэл өгөгдөн гэж байгаа. Тэгсэн чинь эзнээс л гуйна. Би биенээсээ гуйхыг хэлээг байхаа гэж бодож байна. Би энэ дэр нэг ч номлол би биенээсээ юм гуй гэдэг номлолыг сонсож байгаагүй. Тэг эзнээс гуйнгууд ингээд хоолнд гуйнгууд эзэн тэрийг ингээд өгнө. Яаж өгөх юм? Будааг асгах юм. Хүмүүсээр л дамжин штэ. Тэгвэл тэнгуү тардаа хуучин гэрээний ийм еврей номон дээр юу гэж байгаа гэхээр хуучин гэрээний эртний үед ингээд янз бүрийн арга хэлбэрээр бурхан ингээд ярьж ирсэн заяа. Илчилж ирсэн өөрөө. Тэгсэн чинь энэ цагт хүүгийнхаа дотор зөвхөн ярьдаг. Тэр хүүгүүд нь юу гэхээр чуулган Библи гэдэг энэ хоёр ойлголт. Ер нь Библийг ярьж байгаа. Итгэгч нар гэдэг энэ. Тэгээ маш бодиттой. Маш бодиттой хаанчлал байхгүй. Тэгээ энэ дээр яриул маш их юм байгаа. Цаашаа бүгд явъя. Тэгээ одоо бас нэг юм чи одоо ингээд хамтдаа ингээд 5 гишүүнтэй гоё ингээд үйлчлэлийн баг байлаа гэж бод. Та нэг өөртөө ингээд хамт байгааг бодчихорой. Бүгдээрээ яг ингээд үүргөрөөл авцсан заяа. Бүгд үүргөрөөл авцсан. Ингээд энэ үйл сайн мэдээний үйлчлэл ч юм ямар ч үйлчлэл. Нэг нь байхгүй болоход л ингээд тэр үйлчлэл ингээд ганхан нэрөөсөө. Тэгсэн чинь нэг нь ямар нэгэн хүндэтгэх болон хүндэтгэх бус шалтгаанаа. За би албаар хүндэтгэх бус. Бүр сул дорой баг гим мэмгээ хэлчихье. Бүр сул дорой барчаагүйгаа эсвэл муухай зангаас залхуугаасаа болоод тэр үйлчлэлд ирээгүй байлаа гэж бодъё. Яг итгэгчнэр цуглаана бид нар бие бинийгээ ярьж байгаа шүү. Тэгсэн чинь тэр үед нөгөө үйлчлэл хүндрэн штэ хэцүү болно. Энэ бас л нөгөө нэг ямар ч нөхцөл байдал би нууц суралцсан гэдэг юм чи бас л хэрэгжин штэ. Ямар ч нөхцөл байдал. Дэлхийн шудраг байдал хүний ойлголтоор бол юу гэхээр өө чи яаж байгаа юм бэ? Өө чи нэр шудраг итгэж хүн байж гэж ярьдаг штэ тий. Итгэж хүн байж одоо ингээд юу чи хэлсэн биз яаж байгаа хийж байгаа юм бэ? Арай штэ бид нар чи юм мундаг байх ингээд янз янз юм байна. Гэтэл хардаа энийг цаана би юу гэж ойлгож байгаа гэхээр тэр хүнийг зүгээр л нэгүслийн үйлчлэлээр бид нар хэлснээр бид нэгүслийн үйлчлэлээр шууд бүрхэл авна. Даврааж байгаа юм шиг юм сонио ойлголт. Тэгсэн чинь энэний үр дагаварт нь явах 5 хүн хийх ёстой ажлыг 4 хүн хийн. Нөгөөдөл чинь асуудалд орж байгаа юм гэхээр үгүй шүү дээ. Дахиад 5 хүн хийдэг ажлыг 4 хүн хийх чадвар бий болж байгаа зү. Чадвар, нэгийгээ нөхөх чадвар. Цаг янз янз болох гал унтраах чадвар. За тэгээд тэгсэн чинь тэгээд үр дагаварт нь тэр үйлчлэл бүр сүүллээ гэж бодъё зэ. Бүр ингээд бүрстэх. Онигоонд ороод дууслаа гэж бодъё. Тэгсэн чинь онигоонд ороод дуусах үед яаж зүгээр онигоонд ороогүй юм шиг байж чадах юм гэдэг чадвар. Нэр бүр арчаагүй мяа болоод ингээд сүрхэд зүгээр цаана ингээд л амар гоё ирүүлэр гаад ирдэг чадвар ч юм уу. Тэр бүх зүйл бид нартэй дотор нь чадваржих хөгжих боломжууд байгаа даа байхгүй. Мэдээж нөхцөл байдлыг цаанаасаа бий болж байгаа зүйл шүү дээ тий. Тэгээд гүтгэгдлээ гэж бодъё. Гүтгэгдлээ. Гүтгэгдүүлээл, хохироол тэгэл
бууж өгж байгаа тэр байдал дотор чинь асар чухал чадвар байгаа байхгүй. Зүгээр Библиэр хэлж байгаа шүү дээ. Яагаад хөтгөгдөж болохгүй гэж. Яагаад хохирч болохгүй гэж байгаа. Тэгээ шууд тэгэл үхэлтэй бүр нүүрт болоход хүртэл. Үхэлд бууж өгж байгаа. Үхэл бууж өгөхөд хүртэл. Эзэндээ итгэл амийг өгч эзэндээ амиа даатгаал үхэлд бууж өгж байгаа. Энэ нөгөө нэг түүс байдал ч нэгээд байгаа байхгүй. Эзэнд бүх юмаа зориулж байгаа зү. Гүтгэгдээл ингээд яаж сүрсэн ч гэсэн сүйтгэл. Тэгэл эзэн рүү даатгаал ингээл би буруу юм одоо тэг нөгөө хүн чинь надад дарж байгаа шүү дээ. Би өөрөө янз бүр хийгээгүй. Тэр нөхцөл байдал донд ингээл яаж анхны итгэгч нар шиг мартер ч юм уу эсвэл яаж зүрт байд цаана гарч чадах юм. Энэ гих мишлийн одоо бас нэг хэдэн жишээ лээ. За одоо жишээ нь пицца авааж ингээ бодцоо. Хамт суужсэн чи пицца аваагаал. Тэгэл ингээ жоохон уцмуцаа ингээ нэгэ харсан чи пицца ч дууссан. Пицца дууссан. Гэсэн чи та амар өлсөжсэн тэр үед. Тэ? Тэгвэл тэнд ямар чадвар вэ? Ямар чадвар байгаа боломжтой вэ? Ямар төгс байдал те? Идэж байгаа бусдынхаа өмнөөс баярлах чадвар. Яг нөгөө ээч аав нь өөрөө өлсөөд нөгөө хүүхдүүдээ ингээд хижээгээд ээж айл илсэг мэлсэг гэдэг нэг юм цаанаас нэг юм адреналин юу түлээ нэг юм хүчин гарч ирдэ штэ нэг юм бусдын төлөө гэдэг. Тэгээ эсвэл төвчих чадвар ч юм уу. Эсвэл ингээд нэг юм та мундаг ингээд зүгээр ингээд нэг юм гоё байгаас тий. Тэгээс ямар мууган бэ гэдэг чинь бүгд л тэгдэж штэ. Хүн болгоно тэгж байгаас. Гэсэн чи зүгээр яах вэ? Гэл тэгэнгүүт энэ чи ямар мундаг хүн бэ? Ямар мундаг юм бэ? Ямар гоё юм бэ гэж тэгж байгаас. Энэ болгон хэлэх гээд байгаа нь юу гэхээр мөнхийн амьдрал руу ороход алдар болж шагнал болоход чинь хэрэгтэй жинхэнэ оноо нутчих юм байхгүй юу. Тэгээ ингээд хэрэгтэй бүр амар гоё юм ингээд манайс хүн болгонд байгаа. Ингээд өөртөө асуудалтай бүгд ингээд боломж одоо нөгөө нэг тоглоом дээр болохоор юу гэдэг вэ нөгөө нэг даалгавар гэдэг лөө тий байгаа. Ингээд даалгавар левелд ингээд энэ даалгаврын тоглоомын даалгавар нь энэ. Тэр даалгаврууд л гэсэн. Цаана гарчих юм бол дараагийн левел ахина. Цаана гарах юм нь юу вэ гэхээр тэр дунд яаж тэр асуудалд байхгүй юм шиг зүгээр. Тэрөөсөө тэр нэг хэрэгцээг хангаад мөнгө олох болох биш шүү дээ. Тэрийг гол гэж яриаггүй шүү. Мэдээж бид нар хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг зүйл явж байгаа. Гэтэ тэрийг ерөөс огт яриаггүй. Ядарсан за хоёр жишээ ядарсан үед чинь та ингээ амар ажлыг ядарч ирсэн чи шудраг бусаар нэмж таныг ажил хийлээ. Өө чи юу болж байна ямар муухай юм бэ биш. Өөрийгөө шууд өхүүлээл боос мэт бууж өгөөл зүгээр л ядарсан чигээрээ ингээд ажиллаа хийгээл тэгэл муухай юм бодохгүйгээр амар хэцүү муухай юм бодхоос аргагүй тэр нөхцөл байдал донд яаж муухай юм бодохгүй зүгээр ингээд химаа хийгээл ингээл би ийм их хийдэг байхгүй. Яг ингээд нэг юм яг тэгэхээр ядардгүй нэр. Ер нь ажил хийдэг хүмүүс мэдчихэж байгаа. Яг ингээд нэг хийх ёстой тэг үнэхээр би байх эсвэл өглөө босоход ч юм уу босгоогүй үед ч юм уу зүгээр ингээл босоол ингээл ямар ч юм стрессгүй зүгээр ингээл юм хийгээл эхэлнэ ингээл гол нь бодол ингээд стресс гэсэн үг байхгүй. Тэгэх чадвар хүртэл амар байх жишээ нэ тий. Тэгээ хараа гой байшинд биш сүүлийнх нь гой байшинд биш жижиг гэрт та насаараа амьдралаа гэж үтэй. Насаараа. Тэгээ тэр байдалтай хүртэл гой зүйлдээ гол зүйлдээ анхаарлаа хандуулаад гэртээ амьдрангаа тэгэл үйлчлэл мүлчлээ ингээл ажиллаа хийгээд одоо улс орныхоо хүмүүсийн төлөө ингээл явж чинь. Зүгээр тэнд оршин тогтнож байгаа. Гэрт одоо Авраам Еврей номдэр Авраамд гэж байгаа ш нэг амлагдсан газар нь болохоор яг хот хүлээж исэн учраас тэгээ тэр хот нь энэ дэлхий дээр биш учраас ингээд зүгээр л энэ дэлхий дээр нэг юм явуулын хүн шиг амьдэрсэн гэж байгаа майхан дотор. Нутагшаагүй зүгээр ингээд утгахгүйгаас л явах юм чинь энэ үед ингээд гол юмдаа анхаараа явж тэр гэрт байна уу хаана байна уу энэ өөрөө чадвар байгаа байхгүй. Тэр бүр амар ингээд гол юмдаа анхаарад тэгээс чи байшин л байх хэрэгтэй тэр нь л байх хэрэгтэй гэхээр ашгүй дэгэнд орчлоо гэж сатан чинь тэгэл нөгөө маммонч ажиллагаанд ороо тэгээ хараа энэ ажиллагаанд орж байгаа байхгүй. Нэгдүгээр Тимот 6-гийн 6-аас 10 дээр гэж байгаа. Одоо энэ хоёр зүйл байхад л тэгэл ерөөсөө best дандаа ялна гэсэн. Итгэл сүсэг тэр нь түрүүн ярьж байгаа тэр нөгөө тэр төгс байдал тэр хаанчлалын төлөө явж байгаа итгэл сүсэг болон сэтгэл хангалуун гэдэг энэ хоёр зүйл. Яг хаанчлалын төлөө амьдарч байгаа зорилго тэгээ амьдарч яхад юу ч болов гэдэг. Яана өмсөн дууссан яана юу өвдөн болж лээ. Юу ч болжсэн тэр дундаа ингээд яг эзний нэг юм дараад байгаа юмд л ингээд сэтгэл хангалуун эзэнтэйгээ хамт ингээд явж байна. Энэ хоёр нууц байх юм бол хамтдаа агуу ашиг гэж байгаа.
Одоо юу яагаад энэ ч одоо зөндөө юм утга учир энэ ч амьдралын зорилго морилго гэдэг дэлхийн хүмүүс шиг юм яриулаа. Ингэн учир нь бид ертөнцид юу ч авчираагүй, мөн юу ч авч гарч чадахгүй. Тэгэхээр энэ дэлхийд хугацаанд л төрхөн зуурын нэг юм байгааз. Энэ төрхөн зуур зүгээр жаргаж байгаа л идж ууж байгаа л гэсэн чинь бид нар тийм сул дараа биш үү? Бид нар чинь энэ хугацаанд бэлтгэгдээд энэ хугацаанд чадваржаад англи хэл сураад гэдэг шиг. Тэгээд жинхэнэ амьдрал эхлэхэд тэр англи хэлээрээ мөнхийн нэг юм хийх байхгүй. Тэр нь болохоор одоо түрүүний яриад байгаа чадварууд. Тэгээ сул дараа үедээ өссөн үед өсөөгүй юм шиг байх чадварыг энэ нэг хэдэн жил сурж байгаад жинхэнэ амьдралдаа тэр ингээд асар чухал. Тэр мөнхийн амьдрал нэрээ эзэнстэй айхтар гоё юм бэлдэж байгаа юм санаад байгаа байхгүй. Одоо жишээ нь тавард үн мөнхийн өнгөрсөн ингээд эцэггүй ариун сүнс ингээд байж исэн зэ. Тэгснээр гинтэл хоорондоо нөгөө тэнгэрлэг зөвшөлтөө хийгээл тэгээл тэнгэр ичнэрийг бүтээгээл ингээд нэг юм түүх эхлүүлсэн зэ. Үн мөнхийн өнгөрсөн байж исэн аа. Би зөвхөн ховын мэдрэмж ярьж байгаа шүү. Ордноос ярьж исэн аа гэдэг чинь. Тэгсэн чинь Есүс ирээд энэ дэлхий дээр ингээд шинэ газар болоод ингээд хаан мөнхийн амьд эхэллээ. Эцэггүй ариун сүнс гурвал биш ингээд тэнгэр элч нар байна. Тэгээд Есүс байна. Есүсийг байгаа баахан итгэгч нар байна. Тэгээд Авраам, Паул, Маул ингээд бүгд байж энэ. Тэгээд мөнхийн амьд эхэлчихэж байгаа. Тэгээд энэ дэлхий дээр ингээд шагнал яригдж байгаа ялгаатай алдар малдар ингээд зүрхний чинь хүслийг би өгдөг гэдэг ингээд бөө нэг юм ялгаатай өнгүүд бий болцсон зэ. Тэгээд өн мөнхийн мөнх өрнөн. Тэгэхээр ингээд зүгээр л байгаад нь бодож байна. Юу үгүй хаа. Тэр нэг энд бий болсон чадрууд чинь тийм жинхэнэ нийгэм болж хувирна гэж би бол итгэж байна. Тийм учраас тэр шагнал чинь энэ дэлхий дээр ингээд нэг юм зовоод байгаа ингээд аваад байгаа юм чинь тэнд ингээд яг жинхэнэ амьдрал эхлэхэд тэнд өстөж гүлгэнд орж байгаа байхгүй. Тэгээ шааш харах юм л гэж байгаа. Хэрэг хараа нэг сэтгэл хангалуун байдал нь ямар сэтгэл хангалуун байдлыг ярьж байгаа хэрэг анган шүтний хэрэгцээ ерөөдөө ярьж байгаа. Хэрэг хоол хүнс хувц сунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. Тэгсэн чинь өөгөө би ингээд илүү тансаг хоол, илүү тансаг гэсэн чинь сонсож байгаарай. Баяжих хүсэлтэйчүүд нь уруу татлаг, өрх, зүссэн бүрийн мунхаг, хор хөнөөлтөй хүсэлт ундаг гэж байгаа. Тэг мөнгийг хүсэж байгаа, баяжих хүслийг хүсэж байгаа тэр хүсэл нь дотор нь ингээд амар дэгэнүүд байгаа байхгүй. Зүссэн бүрийн хорон тэ уруу татлаг, зүссэн бүрийн мунхаг гэж байгаа шүү. Хор хөнөөлтөй хүсэлт унгаад. Тэр хүсэл чинь маниусыг шууд Арсис Спроул гэдэг доктор хэлж байгаа нөгөө юм үг. Чөлөөт сонголт гэж байдаг юм гэнэ. Чөлөөт одоо сонголт гэж. Free will тэ чөлөөт хүсэл, чөлөөт сонголт гэдэг зүйл байхгүй. Үл итгэгч нарт. Яагаад вэ гэхээр одоо би энийг тэгин за би бас нэрээ ингэж амьдрал гэж байгаа бүх юмнийхэн цаана нэг юм эзэн болцсон. Тэр нь хүсэл гэж байгаа байхгүй. Гэмт хүслүүд нь. Тэр хүсэл нь ингэж захирж идэг. Хүсэл гэдэг зүйл хүнийг ингэж өдөрдөж идэг гэсэн. Итгэгч нарын хувьд юу гэхээр Бурхны хүсэл болчихж байгаа байхгүй. Ариун сүнсний хүсэл. Жинхэнэ миний хүсэл гэсэн. Аврагдсан. Тэгэхээр тэгж байгаа зүсэн бүрийн мунхаг хор хөнөөлтөй хүсэл дундаг. За энэ хүсэл чинь тэгэл өдөрдөл их гэсэн. Янз юм юм. Илдэг балаа юм. Эдгээр нь хүмүүсийг үгүүрэл хардаа. Мөнгөний оноос явъя. Хоол ундтай хувц сунагтай байж ийснэ. Сайхан ингээд сэтгэл хангалуун амьдарч ийснэ. Илүү юм хүсэж эхэлсэн чинь илүү юм хүссэн хүсэл нь эргээд бүр үгүүрүүлнэ гэж байгаа байхгүй ингээд. Хуурс юм хөгчнээ. Чи илүү одоо миний өрхөнд орлоо гэх тэ. Эдгээр нь хүмүүсийг үгүүрэл сүрэл гэж байгаа шүү. Үгүүрэлээр гадна бүр сүрүүлж байгаа байхгүй. Сатан угаасаа алж хитрахаар оршиж байгаа. Энэ дэлхийг сатан захирж байгаа шүү дээ. Маш тодорхой. Есүс удахгүй энэ дэлхийг авахаар шүүхээр ирнэ. Тэр хүртэл. Гэтэ сатаны захирж байгаа энэ ханахуй хаанчлал дотор байгаа Бурхны хаанчлалыг бол захирж чадахгүй. Өхлийн орны хаалга дийлэхгүй гэж байгаа. Тэгээд эдгээр нь хүмүүсийг үгүүрээс сүрүүлж юмуд учир нь мөнгөнд дурлах. За одоо гол тайлбар. Мөнгөнд дурлах нь мөнгийг ашиглах нь мөнгийг одоо тэ хэрэглэх нь мэрэглэх нь яриаггүй шүү дээ. Мөнгөнд дурлах нь эзнээ болгоод бүр зүрхээ эзэмдүүлэх нь зорилгоо болгох нь Есүс шиг төгс байдлыг биш мөнгөөр л би төгс амьдрмаар байна гэдэг. Мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс юм. Шунс одоо итгэгч нартай хамааралтай юм ярьж шүү дээ. Шунсан зарим нь итгэлээсээ төрж түмэн зовлонгоор өөрсдөө сүлбжээ гэж. Миний бодлоор энэ яг Монгол чуулганы итгэгч нарын нөхцөл байдалтай яг адилхан тараа санагдаад байгаа байхгүй. Түмэн зовлон. Цаана нь ерөөсөө тэр нэг юм яг эрдэнэсний өгсөн тэр нэг талантаараа үржүүлээд тэгээд тэр дотор байгаа тэр нэг сайн сайхан зүйлээр сэтгэл хангалуун байгаад тэгээд хаанчлалын зорилгын дагуу уурчлах биш ингээд нэг юм цаашаага илүү зүйлийг, дэлхийн зүйлийг, хувийн зүйлийг тэр зүйлийн хойноос яваад эхлэнгүү тэр нь эргээд баахан юм
ядаргаатай зовлонгуудыг нээгээд тэр нь ингээд итгэгч нарыг аврагдсан итгэгч нарыг шүү дээ. Аврагдсан итгэгч нарыг манайс ингээд сүнс нь өсөөлөхгүй болгож явах, төлөвшүүлэхгүй түргээд дандаа нэг юм ээж мөмө өхий баа шээ бүхсаарчээд өгөөч гэдэг нь иймэрхүү л амьдрал. Чи босоод өөрөө ингээд та хувцсан өмсөөл ингээд сургууль яваал те ээж аяг угаад өхөө гэл те бурхны өмнөөс бурхан одоо цөмөрөө тийш явах нөгөө оргил манай нөгөө та хэдийн баг шиг те өнөөдөр гараад цөмөрөө сайн мэд тараамаа тгий миги хаанчлын төлөө ингэж явах юм бай гэдэг нэг юм мундаг биш. Зүгээр ингээд тийм хэрэгтэй ийм хэрэгтэй нэг юм балчир. За тийм учраас одоо энийг гэтэл хардаа энэ үнэн бидтэй манайс энд итгэдэг штэ. Бурхан бүгдийг эзэмшдэг. Маш тодорхой тий. Энд дээр бүгд санал нэгдэнэ. За бурхан бол бүгдийг эзэмшдэг баян юм байна. За бурхан бүгдийг мэддэг. Манайсийн хүсэл, нөхцөл байдал, энэ асуудал цаана юу болдог, яадаг гэдэг бүгдийг мэдж байгаа. Тэгээ бурхан бүгдийг чадна. Тэгээ хүссэн юмсыг чи өгч чадна. Яаж чадна? Тэгээ томьёо бодож бодох гэдэг байхгүй юу? Тэгээ бурхан бүгдийг удирдах байгаа. Бүх зүйлийг цаагаар нь үгээрээ ингээд тогтоон барьж байгаа. Бас бидний төлөө бүх зүйлийг ажиллагаанд нь оруулж байгаа. Библи энийг хийж байгаа. За Библид итгэдэг л бол тэр үгэнд итгэж аврагдсан хүмүүс бол Библи ийм ярьж байгаа. Тэгээ бүгдийг ялах хүчтэй. Бүгдийг ялна. Ийм хүч чадалтай. За ийм ингээд томьёо байсан чинь ардталт нь тэнцүү миний гуйлтанд хариулахгүй байна. Бурхан намайг эдгэхгүй байна. Бурхан намайг эдгэхгүй байна. Бурхан миний энэ хүсэлд хариулахгүй байна. Надад орон байр өгөхгүй байна, машин өгөхгүй байна гэд нэг иймэрхүү томьёо. Бүгдийг чаддаг ингээд бид нар ингээд бүх зүйл ингээд энэ томьёо орвол ингээд шууд өгчмөр байгаа байхгүй. Тэгсэн чинь өгөхгүй байгаад байгаа байхгүй янз янзын байдлаар. Тэ хариулт нь юу вэ гэхээр түрүүний ярьсан тэр номлогийн баахан зүйлсэг. Дотор нь өөр зүйл байгаа байхгүй. Биднийг загас барих аргад сургаж дотор нь тэр нэг асар гоё ялах бурхантай адилхан дүр төрхийг бий болгох зорилготой. Зүгээр нэг жоохон хөхөд нэг юм амаангуудны хоолоо хийж өгдөг биш. Дүүлэн нисдэг тийм агуу хүчрэх хувь тавилан. Тэр утгаараа Есүс яваад ариун сүнсээ илгээгээд тэгээд чуулган бид нар Бурхны хаанчлыг төлөөлж байгаа. Бурхны төлөөлж байгаа бүр. Есүс байхгүй шүү дээ. Ариун сүнс нь байгаа. Тэгээд бид нар Есүсийн дотор Есүсийг тэгээ явж байгаа. Есүсийн төлөөлөгч нар. Тэгсэн чинь шаал нэг юм өөр харагдаж байгаагаараа ингээд сул дорой. Тэр нь ариун сүнсийг бөхөөгөл дараал. Тийм учраас цөмөрөө энд яригдсан зүйлийг ингээд сонсох үед бурхан таныг юу руу чиглүүлж байна те? Юу ч нэг нөхцөл байдлаа өөрчлөх гэж анхаарахаасаа илүүгээр нөхцөл байдал дотор чинь зориг байгаа гэдгийг хэлмээр байна. Тэрийг л цөмөрөө хараа тэгээ ариун сүнстэйгээ. Тэгэх юм бол та амар ингээд зовхгүйгээр зүгээр байгаа байдал дотроо ялаад, урагшлаад нэг алхам, дараагийн алхам гэдэг. Тэгээ ингээд хаанчлан төлөө явж байхад нэмэл өгнө шүү дээ. Бүх зүйлийг нэмж өгнө гэж ярьж байгаа. За эдгээрийг бариад бүгд хамтдаа залбирая. Бурхан амин таньда талархаж байна. Яагаад вэ гэхээр та биднийг оргуу осноос үхсдийн шарил дундаас биднийг та аймааруулж агуу мөнхийн хувь тавилантай хаанчлалын төлөөлөгчд болгож та биднийг дуудсан, сонгосон биднаараа л дамжиж авралын ажлаа мөн тэр амар тайвны ялалтын ажлаа хийхээр бид нараар сонгосон. Тийм учраас энэ агуу тэнгэрлэг хувь тавиландаа хүрэхийн тулд аваа та бидний нүдийг нээж тэр өдөр тутмын нөхцөл байдал дотор тантай уулздаг, тантайгаа хамт алхахдаг, баярлдаг, ялдаг хатан суурьтай итгэгч нарыг та биднийг болгож өгөөч гэж өөрсдийгөө таньдаа өргөн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.